Есүс: "Өг, тэгвэл та нарт өгөгдөнө. Та нарын өгсөн хэмжээгээр та нарт эргүүлэн өгнө." 2000 гаруй жилийн турш өгөх нь авахаас илүү ерөөлтэй гэсэн үг номлогчид өгөөмөр хүмүүсийг урамшуулсаар иржээ. Өөртөө төвлөрсөн төрлөх зангийнхаа эсрэг явхад үнэхээр гайхамшигтай зүйл болдог. Дэлхийн судлаачид өгөөмөр зан аж жаргалыг нэмэгдүүлдгийг тогтоосон. Харин үүнээс ч илүү ашиг тустай байж болох уу? Британий Колумбийн их сургууль цусны даралт ихтэй өвчтнүүдэд 7 хоногт $20 2 дэвсгэрт өгчээ. Тал нь үнийг өөртөө хувцас, массаж хийлгэх, амттан авахд зарцуулсан бол нөгөө тал нь бусдад буюу газ сониогчд, хөршүүд, ачцээ, буйны байгууллагад өгсөн байв. Үр дүн нь үнэхээр гайхалтай байв. Бусдад өгсөн хүмүүсийн цусны даралт мэдэгдэхүйц буурсан байна. Үнэхээр л авахаасаа илүү өгөх нь ерөөлтэй ажээ. Магадгүй нэг өдөр эмч нар цусны даралт хэвийн болтол 7 хоногт 2 удаа өгөөмөр бай гэж бичиж өгдөг ч юм билүү? Библиэд даяар Бурхан бидэнд өөрсдөд маань бусдад ашигтай өгөх системийг өгсөн байдаг. Иймд 11-ийг амлалтын өргөлөө буцаан өгөхдөө өөрсдийгөө хойш тавьж Бурханыг нэгдүгээрт тавьцгаая.